Энэ дотор авирна. Одоо яаж буух вэ? Өнөө тоогш. Би тэгэл найзуудтайгаа шууд таваараа писийн тоглоулъя. Миний дөө гэдэг байж байгаад яваад буцаад очсон чинь ихчээ болчихсон байсан. Бороо бас орсоор л байна. Гэтээр бороонд баг норж магадгүй гэдэг энэ байрны дундуур нарийнхан замаар явсан. Ой тэгсэн чинь нөгөөх нь өргөн болчтой. Уг нь тийм нарийнхан байхгүй эргүүлээ. Одоо ингээ хоош хартаа. Ийм нарийнхан байхгүй энэ байрны завсраар. 20 найзтайгаа явж юу явах гэж байгаа? Хатан даврах гэж. Хамны авиралт хийж байгаа. Хамных л илүү дэр. Би багтаа нэг ганцлаг авирж ирсэн. Манайх нөгөө нэг ингээд хүлэм тоглодог хата юу гэдэгс аахгүй. Зааланд нэг ханандаа ингээд нэг өндөр биш имхэн л имхүүл нэг юм ханаа авирлын ингээд нэг юустай тэгэнгუთ бид нар чи хүүхдүүд л осоо залхуурал. Гэхдээ залхуурал гин цаваагүйтэй тэгэл авирал хин өндөр авирах энэ амьдрах юм. Тэгэл бид нар өрн багтаа тэгэл гараашн дээр гараад таришан дотор ч орж үзчихсэн. Чердакн дээр гараад тэгэл ер нь тэгэл хан юм авирах. Гэхдээ би одоо ээж 9 давхрын юм руу гарчдаг шүү дээ. 9 давхрыг солиорж худлаач 4 давхрын чердакн дээр. Харин тэ юу гэдгс. Одоо ирэхсэг тэгээд байшингийн дээвэр дээр гарч ингээл би л ухаалтна. Йоо, тэгээд яадаг байсан шүү дээ. Ингээд манай 3 давхар ингээд нэг чинь айл чинь цонхтой шүү дээ. Цонхны доотлын айл нь балкон чинь ингээд нэг ямар ч хамгаалтгүй юу гэдэг шүү дээ. Тэр мэрэндээ гаш тоглож байгаа. Шууд балконых нээдлээ. Йоо, амар уу. Тэгээд би дараа нь ингээд шүн ингээд би ч ээж өндөрөөс айдаг. Тэгээд зүүдлээ заяа. Хар дарж байгаа нь өндөрөөс айж ингээд нэр Монгол хэлээд байгаа. Яна тэрийг одоо ярих уу? Сууд гэхдээ ингээд алхаж байгаа хэрэг сонирхолтой юм чи дандаа л хөх юм орон дээрээ сууж байгаа дэрдэг. Тэг. Монгол явах билет авсан. Гоё наа. Догтлоод байна. Дөхүүлээд бүрл юм тоглох бах та. Би болохоор ажилласаа чөлөө аваагүй байгаа. District manager руу наач баасан шүү. District manager руу мессеж чицээ. Монгол 100 сар явна шүү. Чөлөө өгөөрэй гэж бичсэн. Одоо тэгээд манайх ер нь 3-7 хоногоос дэшээ болчвол ер нь бол цалингүй бла гэд жоох байдаг. Тэгээ ажил яг 100 болохоор хамгийн завгүй үеэр тэгээд одоо чөлөө өхнө өгөхгүй нөө. Өгөхгүй болоод тэгээд ажилласаа цалингүй ягаал гараад явчихна. 100 Монгол явах чинь айгүй чухал. Энэ тийм байна. Алхаж байхдаа битэрий алхаж байгаа яриг сонсоорой. За. Тэгэхээр алхаж байхдаа нэг тийм юм сонсомоор байдаг шүү дээ. Алхаж байхдаа хүн ингээд юм сонсомоор байдаг гэдэг тэр нь ярьж их юм уу? Тэгээ яг та одоо жишээлх юм бол би ингээд ажил руугаа явал ингээд алхаа явж байхдаа ингээд нэг юу ч хамаагүй сонсоол явж юмэр байдэн шүү дээ. Гангар гээл. Тэгтээ сонсоорой гэж. За тэгээд. За одоо Монгол явах яриа заяа. За Монгол 100 очих гэж байгаа. Очоод юу их вэ? Юу яана? Маникюрт орно, педикюрт орно, массажинд орно. Би болохоор шүдэн анцлална. Энэ шүд ингээд нөгөө хүчсэн. Сувгийн имчилгээ хийлгэсэн чинь ингээ харалчтай юм байлээ. Тэрийг endobleach гэдэг юм хэлгэн гэсэн. Шүдэн анцлална. Тэгээ гоё бүтэн биеийн онцлогонд орё гэж бодож байгаа. Гоё Монголын нөгөө тэр хануугийн нэг стори байдаг да. Тэр сториг одоо оруулъя за. Яг тийм нэр байгаа. Яан гэдэг үлээ. Ван зарн яан яасан гуляш дэвтэл бүгдийн мэднэ. Тэр гэж бодож байна. Яг үнэ. Тэрийг хий гэж бодож байна. Гоё шүү дээ хамаа бүгдийг үзүүлээд тэгээд дараас суугаа сайхан ороод тэгээд захын гуанц руу ороод шууд дараас нь гуляш дэвтэл бууз хуушуур тэгээд сүтэ цаанаас сатат матат гэдэг гуанцны хоолойч зэлбэрцээ идэх тэгээд энэ шүү дээ залуучуудын ороод байгаа хэвээр фантана марасал гоё тийм гоё заанжууд руу ороод хэвээр гоё пими уугаал тэгээд залуучуудтай гоё нэрэгцэнгээл тэгээд би шууд дайжс на шууд ингээд арийн шууд комеди тоглолт үзэл тэгээд дуусаад би шууд шоудаа чокомоко тэгээд стамент зинтний нэг гоё баарнуудаар нь ороод зүүмүүд би өстөс өчтөн шинжэнгөө би зүуд байж гал тэгээд үрээр нь тусаад тэгээд шууд плей тайм яваад плей тайм үзэл тэгээд би араас нь шууд наадам дуусаад ээж аваад имэ тэгээс гэр бүлээр бүгдээр хөдөө яваас арийн сайхыг угаад аруулны сайхныг идэл махны сайхныг идэл хог бат шаардлагатай бүгдийг идэл стоп би том брутал Монгол чад би дараа тичнээ дасан байгаа бүхэнгөө өрн би брутал Монгол чад боддог. Энд ингээл 5 дахь өдөр ингээл гэрлүүгээ дуудаал харж яхад ингээл энэ гоё найзуудтайгаа pop цугаал юм яриад чичээ сууж байгаа музик харахаар амар гоё харагддаг. Тэгэл за 100 Монгол очиж чаад чигнээс найзуудтайгаа ингээл цугаал ярихал гоё доо гэл.
Хөвсгөл явна гэсэн. Хөвсгөл Хөвсгөл явна. орж үзээгүй. Хөөе, тийм хөвсгөлийн талаар ярмаар байна заяа. Чи тэгтээ намайг одоо хөвсгөлчөөд үзсэн шүү дээ. Чамайг харин чамайг ингэж. Ёо, за тийм ээ. Би бол хөвсгөл нуурн дээр л очиж үзээгүй. Гэтэ хөвсгөл бол орсон. Чамайг бодвол. Тийм. Би хөвсгөл рүү зүгэлж үзээгүй. За одоо хөвсгөл очиж хүн болъё гэж бодож байгаа. Тэгээд хөвсгөлд ингээд одоо чинь бид хоёр найзуудтайгаа ярива. За хэдүүлээ хөвсгөлд ямар амралтанд очих вэ? Юу хийх вэ гэд. Тэгээд тэгсэн чинь ингээд юу байж байгаа. Ганц нэг мэддэг амралтаа хийж байгаа юм л да. Тэгээд тэр амралтууд нь бүгд Facebook дээр тэгээд тэгэнгუთ ингээд чинь TripAdvisor дээр ч юм уу одоо ингээд нэг тийм ам дамжсан. Тэгээд нөгөө нэг хөвсгөлийн амралтуудынхан юу гэх гээд байгаа вэ гэхээр. За одоо боловчулнаа. Нэгдсэн нэг тийм сэтгэгдлийн газар ерөөсөө алхаа. Одоо энэхийн TripAdvisor дээр чинь юм уу ингээ хүмүүс хүн хаймаар очиж амраад яг зүгээр ингээ мөнгө төлөөд очиод амарсан хүн ийм байсан тийм байсан гэж сэтгэлээ үлдээгээд олнод ингээ үлдээдэг штэ. Монгол дээрээс тийм юм харчих гэсэн чинь байхгүй. Тэгэнгүүт ингээ Facebook, Instagram-аар хайхаар дандаа нөгөө төлбөртэй ингээд амар хүмүүс ингээ очиод дандаа гоёыг нь харуулчихсан тий. Тиймэрхүү юм ингээ гарч ирээ. Тэгэнгүүт яг үнэн ийм сэтгэлдэлтэй тэр газар нь үнэхээр үйлчлэх нь ямар байсан, тав тух нь ямар байсан гэд яг очиод яатсан хүмүүс тийм ерөөс олохгүй. Тэгээд вебсайтууд нэгт амар муу үн байхгүй. Одоо чи нэг ID авмаар байгаа штэ. Энэ буудал, энэ гэр камп, тэр камп нь ийм юм байна. Ийм болохоор хэд орчмын үнэтэй байв. Тэгэнгუთ ингээд нэг тийм өдрийн гут одоо ойлгомжтой нөгөө нэг эрэлт нийлүүлэлтээс хамаарад нэг үнэтэй болно л та. Болно л та. Гэхдээ тэр чинь ядаж одоо энд ч гэсэн харагдаж л байдаг шүү. Хямдхан үедээ ингээл 40 паунд гэж байгаа л 100 160 гэл 3 4 нугарч л байгаа юм л та. Тэрэндээ адилхан ингээд Монгол бас яг тэгээд үнний мэдээлэл тавьмаа. Тэнгүү дандаа залгаад асуу гэтэн тэнгүүд бид хоёр чинь энд залгаж чадахгүй шүү дээ. Яг гэрийнхнийгаа залгуулаад асуулгалаа хийдгээл ээж тийшээ залгаатгаач тэгээд хайлугаа ээшээ залгаатгаач гэх юм уу. Зүр өөртөө харчмаар байхгүй. Тэнгүүд ингээд төлөвлөөд хүн чинь ингээд төсөв мөсвөө 100 очиод хэдийг өрөх мөрхээ тэр нэг хөсөлд очоо 3 4 хонцоход хэдэн дөрөв өрхээ хүн төлөвлөмөр шүү дээ. Тийм юу байхгүй. Зүгээр нэг жил 2 жилийн өмнө илүү хүний нэг $100 гэж хэлсэн нэг юм сонсцоо. Тэгээ өөр ямар ч баримж байхгүй. Тэр ч айгүй жоохон. Тэгээд бас хөсгөл рүү очихдоо бас харж агаад гайгүй юмд нь очимоор байгаа. Бас тав тухтай байцмаар шүү дээ. Тэгээд бас тийм нэг амарч байгаа гайгууд нь амарч гэж. Тэгээд амралтыг харсан чинь ер нь энд амарч байгаатаа ер нь ойролцоол мөнгөөр амрах юм шиг байлаа тий. Хүний нэг өдрийн $100 гэдэг чинь амар үнэтэй байгаа гэдэг. Гэтэ ямар ч хэлсэн тэгээд өвсгөл бол явна. Гэтэ нэг сар амар хурдан өнгөрсөн тий. Бид хоёрыг Playtime-ийн дараа очиж байгаа. Playtime 2 жилийн өмнө очиод нөгөө үер ус мус болоод канселч манселтаад 13 дугаар дойров завтай хүн байвал ирээд аваач. Түрүүнд нарны гүүрэн дээр байсан хүмүүс хаана вэ? Ийм байна. Гараж мараж бүр дүв дүрц. Тэгэхэд агуу дагаад Playtime болж очиж бас хүн болсон. Гэхдээ Playtime бол амар таалагдсан. Энэ жил Playtime орё гэж бодсон боловч хүүхдийн сургуулийн амралт таарж байгаа бол. Тийм дараа очиж байгаа болохоор таарахгүй байгаа. Тэгээ наадам Playtime өнгөрөөд очихоор гайгүй баха. Түрүүн чинь 1 сар ингээд амар бэлдэн өнгөрцөн. Одоо тэгээ жоохон 50 байл гэж бодож. Юун дээр сайхан лагермаг дээрч дэш ард гэхтээ. Just гэхдээ 1 2 хоног ажиллаа хийх л багт те. 1 2 гэж ер нь одоо ажиллаа бас хийнэ гэхгүй бол бүтэн 4 5 7 хоног миний ажил бол яахгүй. Зүр чи ажиллаа хийхгүй би шоудаад чи. Би угаасаа яг тэгээд шүнээр ажиллаж тааш. Оройноос шүн бол. Яа би тэгэл найзуудтайгаа шууд 5-аараа PC-ийн тоглоол яа. Одоо манай 5 суглахгүй л хах та. За, одоо би ч чанаас нэг юм асууя заяа. За, хоёулаа 2 жилийн өмнө Монголд очихдоо. За. Юу яасан штэ? Юу яасан? 5 жил очиагүй байжгаад очсон штэ. За. Тэгэхээр чамд ингээд шокнд оруулсан юм юу байсан бэ? Эсвэл нэг үл ажил та. За. Чи нэг дууссан бол гэж бодсон. Шокнд оруулсан юм юу байсан бэ? Эсвэл чи нөгөө өмнө нь байж л байсан ч гэсэндээ анзаардгүй байжгаад байхгүй байжгаад буцаад очихоор өө эн чин ийм байлуу гэж ингэж анзаарсан ч юм уу? Тиймэрхүү юм юу байсан бэ? Юу байсан? Үйлчлэгээний байгууллага амар гайтайхан болсон байсан.
сайн байна уу? Яасан масан гэдэг мэдлэгээс ахуулаад үйлчлэгээ ер нь айгу. Хөөе тэгээд хүмүүс карманы хулгаймалгаас амар л байсан. Тэгсэн чинь манай найзууд чинь линтэнд уцаа хийж авал. Чи зүг чамдаа орхиж аваал заяа. Битээр чи сандраал хөөш. Энийг хаамгадаач ингэж гэд тэр нь Лондон шигээ сандсан. Манай Лондон ч бол тэгээд уц байрал явж явах шүүр явчихдаг. Тэгээд ер нь тэр тал амар юу болцсон байсан. Соёлжсон байсан. Хүн ингээд карма хотны хулгаанаас юу найхаа болцсон юм шиг санагдсан. Тэгээд бусдаар өөр тэгэл байдгаар байсан. Амар төгжрөл бүр л нэмэгдсэн байлаа. Би болохоор нөгөө яатсан байсан. Миний дөө гэдэг байж байгаад яваад буцаад очсон чинь ихчээ болчихсон байсан. Бүх газар үйлчлэгээний газар ороод банк, дэлгүүр бүх юм оргоод л ихчээ л болчихсон. Би чи нэрээ ихч болчихсон юм байна шүү дээ. Тэгсэн. Тэгээ нэр үйлчлэгээ нэрээ айгүй соёлтой. Ер нь залуучууд амар соёлтой болсон санагдсан. Би чи нөгөө юунд ороод, моби дээр ороод дугаар авах гээд ганцаараа моби комордог байхгүй бэ? Тэгээд чи юу амар санагдсан бэ? Та ямар дугаар авах юм гээд бүр амар гайхаад. Үгүй ямар ч хэсэг яах вэ? Гэсэн чи бүр ингээд алийг авах юм бэ надад асуугаад. Тэгээд чи нөгөө мартсан байлээ л нөгөө хүмүүс чинь гоё дугаар сонгож чийлж авдаг. Мэдчихлээсэн ч гэснээр тэрийг мартсан. Тэгээд яг тэр үедээ ингээд та яг ямар дугаар авмаар байгаа. Тэдэм юм гэж би бүр яа надаас энийг асуугаад байгаа юм ч гэдэг. Чи бүр ширүүнгаар дугаар авчаа нэг ч авахгүй гараад ирсэн юм байна. Тийм би нөгөө ерөөсөө юу яагаад нөгөө соёлын шоконд орно гэдэг шиг аль дугаарыг авах энэ тэрийг ингээ гүйлгээ хийж мих гэсэн чинь сандраад тэр нэг мэдрэл нутаа гэж бодсон байгаа. Тэр амар нойргон нисчихсэн буунгуудаа шууд шүдээ 2 цаг амт болчиход тэр бүр толгоо өвдсөн. Тэгээ би ингээ асуудаг юм ойлгохгүй заяа. Тэгээ тэдэн мянган яах юм хариулт байхгүй. За та мөнгө яах юм гэ. Бөө юм болж хариултаа аваад гараад ирсэн чинь тотко нэг чи надад хариултныхаа мөнгө нэг ч авчихгүйс гэдэг. Нэг ч авахгүй зүгээр дугаар аваа гаргасан байгаа л яах вэ? Тэгээ буцаж орж нэг ч авах. Тэгээ буцаж орж нөгөө өгсөн хариултаар нэг ч аваа. За хоёул одоо ингээ зам руу ойртцохоор ингээ амар шугамтай ярих хэрэгтэй тийм. За тэгвэл хараад Нутранч. За. Энэ дотор авирна. Castle Climbing Center. Энэ гадныхаа ийм айхтар тий хараа. Айлын хүмүүс хараа. Бороотой шороотой тэр гүйж байгаа хүмүүсийг хараа. Сая зөндөө зам таарсан. Тэгээ дугуугаа онцгаагаад тэгээ ингээд амралтын өдрөөр ингээд уул хатанд авирцгаагаад. Ийм арчаатай. Харин тий. Тэгэхэд манайх одоо нөгөө шахмал түлш хортой хорг утаатай утаагүйгээл түлшээж хийж чадаагүй. Тэгэхээр чинь 200 жилийн өмнө эдгээр чинь метрогоо барьчаад яваад байгаа байхгүй юу? Бас ботхоор уур үрдэн шүү. Ирхсэг орхицсан манай хүн сонирхгүй лээ. Хөө би байж яшгүй. Тэгштэй бижөөг. Түрүү нөгөө нэг машин хажуугаар яваад болцсон. Нэг юу асуух гэсэн. Эндээс нэг юмыг Монгол руу авч явж болно гэвэл чи юу авч явж явах вэ? Эд зүйл юм уу? Уу юу ч хамаагүй. Англичуудаас уу? Одоо Англиас гэх юм уу? Лондонгоос ч юм уу? Метрогийн гэсэн. Йоо би өсөг тэгэж чадчих метро аваа гэж бодсон. Тэгээ би сая агаар аваа явчих гэж бодлоо л тэгээ агаар тийшээ авчихсан ч гэсэндээ тэр чин тэндээ мухалч тэр метро нь л. Үгүй төмийн цахилгаан станцыг авчиж юм уу? Цахилгаан станцыг аваа явчихвал болчих юм шүү тий. Метрог аваачсан чи тавгүй шүү. Тийм бай. Цахилгаан станцыг авчихсан дэр юм байна. Тийм үү. Тийм ээ. Тэгвэл Монголоос чи нэг юм авчирж болно. Утааг шээр мухад. Юу ч хамаагүй авчирна шүү дээ. Монголоос уу? Тийм. Монголоос би их орноос юм гаргамааргүй. Чи миний асуулт тэгэлгүй. За би бол гэр бүлээ авчирч хэлэх гэж. Тэгээд чи хойшоо мөрөглөө. Би энэ яг нэг юу яасан юм аа. Хэний ч хилээ подкастыг сонсч ирсэн чинь нэг оролцогчоос ийм асууц. Нэг Монголд нэг юм аваад гэлөө Монголоос нэг юм авч яваад гэлөө тэгэхээр чамаас асууж үзье гэж бодсон. Окей, цаа очоод арах уу? Тэгээ. Нөгөө яриаг л ашиг. Энэ энэ шууд ингээд юмаа дардсан юм шүү дээ. Нөгөө идэх богч хэрч авирдаг тий. Наа би ингээд жоохон бахтаа ингээд би чинь жоохон бахтаа авирдаг гэсэн юм шүү дээ. Намаа ингээд хэлж байгаа дэшээ авирулдаг. Гэтэ яг ингээд намаа ингээд бахан татаалагчдаг байсан л да. Би тэгээд ингээд татуулаад ингээд байсан. Нэрээ тэгдэг байсан юм шүү дээ. Би ч яваас өөрөө авирж байгаагүй ч гэсэн минь татуулж байсан юм байна.
Хүний memory ингээд нөгөө юу байдаг гэж бодчих. Тусамж Аха. яг юу шиг гинэ ингээ амар имзэг гинэ. Тэнгүүт хөрөх болгонд хүн өөрөөр санаад өөрчлөлтөд байдаг гэсэн тусамж. Санах болгонд хамгийн сүүлд сонсноосаа хүн нэмж ингээ өөрөөр ч юм уу санаад буруу санаад ч юм уу тэгээ ингээ тусламж өөрчлөлт байдаг гэсэн. Шот мөдөр сонсох юм уу чи? Од мөндөр харин Адраа нэрийг л сайн сонсоод байгаа. Тэгжэлээ тэгээд нэрээ тийм юм да. Энэ хүүхэд хөл утх юм чи. Тийм юм. Амар юм ба. Эндээс нь зүгээр сонгоод тэгээд түрээсэлчих юм шүү. Тэгээд тийм 3 паунд гинэ. What's your budget? За хинтэйсээ ахтэй. Like whatever. Hi Mandy. Тэгээ нэг юм амар бариу барьжиж нөгөө авирахад Аха. яд ингэж бариулж барьжиж энэ болж байна. Энийг авчих. За. Би энийг Чээс өмсөд ийхгүй. би уг нь 37 өмсдөг юм гэхдээ энэ 38 биш ээ. Энэ яаж 38 биш ээ. Тинс ингэж энэ 3 паунд гэдэг нэ гутлын түрээслэхэд хэрвээ гутал түрээсч болохгүй гэх түрээсмээргүй байна гэх юм бол ингээд энэчнээс 80 90 78 хэд мэдчээ тий. Ингээд бүр яг авирлалтанд авирдаг хүмүүс бол ингээд нэг юм авчвал амар л юм байна. Сарын бас 50 паунд төлөөд энэ сарда нөгөө нэг gym membership шиг тэгээд яваад байт юм байна. Ингээд бүр юу авирлалтанд дурлцсан хоббирцсан хүмүүс гоё л юм. Тэгээ бид нар нэг удаасаа орохдоо хүний 17 гэж ер нь нэг удаа орохдоо нэг 20 паунд төлт юм байна. Тэгээд хэрвээ ингээд бүр явъя гэх юм бол тэгээ сардаа 50 паундыг төлөөд гутлаа авчвал тэгээд хагасны санд ингээд байнга ирээд авираад байвал авирлал нь ингээд хөл гар ер нь тэгэл бүхэл юм амар ажилладаг. Тэр англиас ямар юм авах вэ гэсэн. Тэнгууд би энийг авмаар байгаа. Тэнгууд энд би сая ингээд 7 паунд төлөөд 2 гутал авчиж байгаа байхгүй. Тэнгууд ямар ч барьцаа эргний үнэлэх мөнх юу байхгүй. Тэнгууд хүмүүс нь угаасаа л буцааж өгнө. цаад өгчин төхөө. Ийм хинд хэрэггүй. Тэр нь амар таалагдчихэв. Монголд аваа явчих штэ. Аваа явчин төхөө. Аваа явчих нэрээ. Тийм үл өлөн шүү. Энд биднээс ямар ч барьцаа шаардахгүй бид нар гутал ботлоо буцаад өгч Энийг дараа чи 7 хоног хоол. Хүмүүс амар юм байна. амар юм байна. Яана би одоо орж одоо илгээж ирээ да. Энэ удахааргүй юм байна уу гэж. Нэг хэдүүлээд хитгүү ёо хэдхэн минут л их юм байна. ийм утас гэдэг нь юу вэ? Rope-тэй нийлэн мундаг хүмүүс нь хийдэг нэ юм өндөрлөв. Бид нар юм жижиг мэжиг л авирах юм байна. Юу нэг жоо хүүхдийг хараа. Яа мундаг юм бэ? Би ч гэсэн уйлчвал ингэж саяны жоох хүүхчиг авирныг боддоо. Очоо тийм. Ангираад би багтаа юм байсан. Байсан юм уу та? Энд ихтэй хэцүү байна. This one? Одоо энэ техникүүдээс хараарай. Бид нар бүр энд ихтэй ингэж байгаа байхгүй юу? Хадаа авирлалтынхаа энийг хараад илгийн гэдэг байгаа байхгүй хаа гэд. Яадаг вэ гэсэн чинь нөгөө нэг яг юу руу авирдсан шүү дээ. Оригинал нөгөө нэг байгалийн хад. Байгалийн хадан дээр чинь барьц байхгүй шүү дээ. Тэгэнгუთ тэд нар чинь энэ дээр авирдаг хүмүүс чинь байгалийн хадан дээр очиод барьц алга гэдэг байхгүй. Тэгвэл байгалийн авирдаг хүмүүс чинь юу л вэ наа чинь барьц байна гэд. Энэ хүмүүс чинь ингээд манайд одоо амар байгаа боловч яг хад руу гарахаараа энэ хадан дээр чинь юм байхгүй шүү дээ. Ингиж гоё бэлдсэн барьц байхгүй шүү дээ. Тэгэнгუთ тэгдэг гэдэг байгаа байхгүй. Одоо нөгөө нэг зам дээр гүйхчнэр trail run гэдэг уулын дондор гүйдэг хүмүүс ялдэн штэ. Тэрнтэй адилхан энэ хүмүүсийн дараагийн левел нь болохоор юу яадаг хүмүүс гэдэг юм байлаа. Хаданд авирдаг уу? Яг оригинал хаданд авирдаг хүмүүс гэдэг юм байлаа. За би халаагаараа гэсэн байлаа. Яаж авирах мэдэхгүй шүү дээ одоо. Өнгөөр штэ. Тийм үү бас уу? Өнгөөр. Really? Өнгөөр. Мен энэ засвэр. Ястаа мэдээгүй шүү дээ. Өнгөөр өгсөн үү? Амархан нь аль юм болоо? Ханаас чамаагүй. Нэг ногооныг барих юм бол дандаа ногооноор явах юм байна. За хойшоо тавьж унаа. Одоо сунаа тийш. Түр тийшээс хунах юм уу? Сунаа штэ. Хүүе. Зүг. Оо чонцоо. Онцлоо. Энэ ихтэй бүр үнэхээр олон давхартай аюу. Том газар байна тий. Тийм ээ. Йоо сая бүр нэг жоохон юм дээр авирах гэж яаваа би. Чич гэж. Биад. Би дөө.
За манай хоёр За. гоё үзэл бүр үзэлж байна. За тайку чамаг 2800 үзэж байгаа шүү. Аха. Лайв шээ. Одоо яаж боох вэ? Өнөө туугш. За тэгээд зөөлөн шиг унаараа. Толгоогоор бити унаараа. Энэний тэгтээ барьсан та гайгүй юм тий. Гарныхаа барьцыг сайн хийгээрэй. Аа. За. За гарцаагаад өг. Аа, одоо тэгээ бариад. Биш. Аа. Одоо сайнах чи болж байна. Аа, за. Зүүн гарч холдоод байна. Аа. Яа. Ингэж бичих хэрэгтэй байсан байх тийм. Би сарлыг нь бол гайгүй маань. Бас левлээрээ. Яг сарлыг нь барьсан бол бүр бариг шиг бүр ингэж ухагч. Энэ Мэнди бүксөө хэн даалгадуулсан юм бэ? Нэг юм дээр суудсан юм байлгүй дээ. Хайкогийн гар биштэй да. Эндэргээ нэг бодлоо хэрүүлдэд юм дэгсээ жасаяад үгүй. Шүү. Оо, Симби. so strong. Oi. Wrong color. You're on orange. Your left foot. Арай эмгтэлэг дуурсан. Яа. Одоо микрофон дээр амар гарсан бахаа тий. Хань би хань хүүхдэж магадгүй гэж бодож байлаа. Ай. За буцаа яаж бохоо. Буцаа маагүй бочоо. Бэрээд гарна гэж байгаа байхгүй. Тэнгуцаа энэ дээр гიშгэн. За гიშглээ. Дараагийн алах маань Тэгээ яачих гээд. тэг яг энэ дээр гიშгэх юм шиг байгаа. Юу айгу сайтай байх юм шиг байна те. Гарны Яа, стамер. Oh my god, that shit ain't right. Юунууд нь ингээд ямар өнгө нь юу вэ гэд энэ өнгөний өнгө болохоор хүүхдээ болчихж байгаа байхгүй. Тэнгууд одоо чинь энэ өнгө нь болохоор V6-гийн гот тоон ихсгсэн маа. Хүчгүй юу амин хүнд болоод ирэх юм энэ байна. хороо 1 2 Нэг өнгөт ингээд явхад арай амар барьцсан амар. 3 4 гээ ингээд хүндрээ явж байгаа. Одоо чинь ногооныг харуултаа V1 2 гээд одоо энэ чинь ингээд дэш харангуут амар олон том барьцтай. Тэнгууд одоо чинь энэ V6 болчихж байгаа байхгүй. Энд бариад тэгээ хайчих. Тэр хөвсөрх юм уу хайшаа юу гэсэн юм бэ? Би бол нэг хүүхд мөхтөх дээр л явчих. Харин тийм байна. Яа. Бисээс амар гарсан дэш. Хэлэхгүй Тэгсэн чинь наач бичлэг хийгээгөөс. Одоо ичилтэй. Өө, амар хичээсэн. Ядарсан баха. This one gets worse. No? Like that? So it's just so you think that you're kind of okay. Амар чицтэй байна. Яа. Хөлс гарцсан юм. Гарч ийн марк. Тэр өдөлөө нэлийн Цаг гар молцсон баха. 1 цаг 30 минут гэж. гарцсан салгаж байна. Энэ хүүхнүүд бүр юм уугүй. Юу ч мөчгүй гардаг байна. Юу хөл мөлн бүр амарлц. Гар марн амарлц. Энэ левелд ихтэй арай жоохон мяа хүмүүслээ л да. Доошоо бүр алж байна. Тэгтэл энэд манайдтэй л азаргалж байна. Амар эвгүй байна уусаа. Хараад. Өд хүн сонь ч нэг юм хитгэн юм тавьсаа нөгөөх нь ингээд наталтал амар фан байгаад байдаг тий. Тэгээ нөгөөх нь өөрийгөө амар хэцүү нэг тийм чаленж хийгээд Амар булчин юу мөө бүр хөл гар бүх юмны булч амар шаарч. тийм ээ. Унаад л. Сонирхолтой юм байна. Тийм ээ. Бас сонирхолтой байна. Гоё газар байна уу? Энэ тэгээд юу гээд ахгүй юм байна. Цаг магийн лимит байхгүй. Хин ч ингээд нэг ханантаа нуурлаад 2 3 цаг байхгүй. Явж юмэд өсөж чинь гэж Бодог орчиж байгаа. бодог орчиж. За Хүмүүс юутаа яд юм байна? Юутаа ирд юм байна? Илүү юмс өөрсдөө гутмагтай байд юм байна. Илүү юм завчдаг гэж ядаж. энэ тийм байна. Мэдсэнгүйлтэй. Миний амт шар. Бас амаараа хожаадлогоор авсан. Чокопой авлаа. Нөгөө гой кимчиг авлаа. Хожаадлогоор солонгос юм аваад кимчиг авлаа. Болон нэг кейк аваад идсэн. Ихэс нэг юм ширэмпний чип гэдсэн тэрийг авлаа.
Энийг харж байгаа дэдэн гэсэн. Тэгээ би болохоор энийг авсан. Энэ амар гоё. Ахиухан. Өнгөрсөн 100 Монгол очиж бахан уусан. Энд чинь дэлгүүр болгон Сүү зараад дэстэй. Энд байхгүй. За. Энэ удаагийн дугаар ингээд өндөрлөө. Баярлалаа. Арайч ингэж урагдаг бай. Сая чи өөрөө татаа ичлээ. Харин тэгсэн. Жохон урагдаг. Иймэрхүү онгоцсон байсан. Яага ингэ гоч. Сайн ингээд хийсэн чи. Яага байсан ч нэ. Нөгөө юмдаа хүрх гээд ингээд тэглэхгүй байсан. Хараагүй штэ харагдаагүй. Яг дотроос харал бандарчтай лээсэн л та. Oh my god. Йой, ханд авирч байгаа өмдөө ураа. Угаа гэж угаалгын амир шийдсэн чи. За тэгээд оёчдаг байж юу? Ачаа. Энэ угаас нэмэрсэн 13 жил өмслөө. За хутлаа. Амир экологийн бус. Чинь гөгөөсө урагдцсан хувцас чи яах юм? Оёд ямар гооч хувцасны юм хийхтэй биш. Recycle руу хийчихүү гэж. Recycle дээр даа уйд юм уу? Даа recycle толгот. Тийм аюу шүү. Мэдгүй. За мэдгүй. За bye.